Түшмэд намайг яаж үздэг хамаагүй. Түмэн намайг яаж үздэг хамаатай гэж хэлсэн байдаг. Зүгээр ч нэг хэлсэн үг биш ээ. Бямбэрэн чингаа. Энэ өргөн барьсан хуулиар бол түшмэд буюу цэцэн 9 гишүүн шийдэх юм байна. Намын удирдлагт байгаа хүмүүс жагсаалтаар сонгогдсон гишүүдийн ёс зүйн асуудлаар татагдах хэсгийг шийдэх юм байна. Энэ асуудлыг би байнгын хорон дээр асуусан. Яагаад жагсаалтын гишүүдийг онцгойлж ёс зүйтэй байх ёстой гэдгийг тусгаалж заагаад байгаа юм бэ гэдгийг. Миний хувьд бол Улсын их хурлын гишүүн бүр тойрогоос сонгогдсон байна уу, жагсаалтаар сонгогдсон байна уу, үл хамаарч адил ёс зүйтэй байх ёстой. Намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн дараагаар би ажилласан. 2024-с 26 онд бид бас ялалт байгуулсан. За энэ намынхаа мөрийн хөтөлбөр дээр 4.3-1 дээр бол сонгогчдын саналаар игүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдэг ийм заалтыг оруулж ирсэн юм аа. Мэдээж гишүүд сахилга баттай хариуцлагатай байх ёстой. Тэгээд энэ өргөн барьсан хуультай холбоотой яг чуулганыхаа 30% нь заавал суусан байх ёстой, 30% нь саналаа өгсөн байх ёстой гэдэг энэ агуулгатай нь бол би санал 1. Ийм ч учраас тэр жагсаалтын гишүүдийг игүүлэн татах гэсэн энэ хитрхи дүвийлгсэн энэ заалтыг бол бас хилцүүлийн явцад засаж болох юма гэдэг үндсэн дээр бас бүлгийн дэд даргын хувьд бүлгийнхаа энэ шийдвэрийг дагаж дэмжиж явсан. Өнгөрсөн намрын чуулганы хуралдааныг аваад үзэх юм бол бид 36 удаагийн чуулганы хуралдаан чуулсан. За 30% нь гэх юм бол 26 чуулганд зайлшгүй оролцсон байх ёстой тий 70% нь гэдэг чинь 36 26. За 26 удаагаас доош оролцсон гишүүд бол нийт энэ 126-аас 34 гишүүн 70-аас доош хувьд нь оролцсон байна энэ статистикээр. За хамгийн сайн оролцсон, хамгийн муу оролцсон хүмүүс 36-аас 8хан удаагийн чуулганд суусан 2 хүн байгаа. Би нэрийг нэрлээд яах вэ? 36 чуулганы 36-ад нь суусан 3хан хүн байгаа. Нэг нь сандаг очир гэхдээ 4 удаа хоцорсон 4 удаагийн чуулганд, Инх баярын Бат шугар 9 удаагийн чуулганд хоцорсон. За мөн түншлэн аюушин ариун зүйн. Би бол нэг ч удаа хоцроогүй. Бид хариуцлага нэмэгдүүлэх ёстой. Герман бол жишээлбэл саналаа өгөөгөө бол 200 еврогоор торгодог. Хинч игүүлэн татдаггүй. Энэ бол юунаас болж игүүлэн татах вэ? Юунаас болж зүгээр улс төрийн дэмжлэг тухайн үед үзүүлэхгүй бүлгээсээ гаргах, бүлгийн өмнөөс улс төрийн энэ мэдгдлийг хийх, байнгын хороодод харьяалах гих зэрэг дотоод үйл ажиллагаагаараа гишүүдийн сахилга хариуцлага ярьдаг болохоос биш ёс зүйнээс нь хамаарч игүүлэн татдаггүй юм аа. За манай үндсэн дүрмээр бол намын үндсэн дүрм хүн болгонд бас нээлттэй байгаа. Бүх намуудын хөтөлбөрүүд нь нээлттэй байгаа. Ер нь нам ёс зүйн ноцтой зөрчил гэж юуг үзэх вэ гэдгийг та бүхэн маань бас анзаарч хараараа. Би энэ багштаад байгаа хүмүүсээс бас нэг асуух гэсэн юм аа. Одоогийн байгаа улсын их хурлын тухай хуулиар гишүүнд хориотой зүйл 44-р зүйл бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ байнгын дэд хянан шалгах төр хорооны болон нэгдсэн хуралдаанд эсвэл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж доромжилж болохгүйгээ хоригдсан хуулийн заалт байгаа. За хин нэгэн хүн гүтгэж доромжллоо. Процесс нь яг юу байх вэ гэдгийг би үнэхээр хуульч биш учраас ойлгохгүй наа. Энэ Бямб Жаргал багшийг бас яг яах ёстой вэ? За Алтан уягийн үйлс төгөлдөр ажлын хэсгийн гишүүн хариулъя. За байнгын хорооны уралдаанд ариун зай гишүүнтэй яг энэ нөгөө сэдвэр бас бүрэн хариулт өгч бас амжаагүй. Бид хоёроос энэ талаас ярилцсан. За юуны түрүүнд ариун зай гишүүнд бас яг юм чухал хамгийн хүний сонирхож байгаа дээрээс нь бас эргэлзээтэй энэ үнэхээр бас ямар заалт юм бэ? Энийний цаана юу агуулгач вэ гэдгийг эргэлзээг тайлах гэж асуулт асууж байгаад баярлалаа. За ариун зай гишүүн маань бол ер нь их хурлын гишүүд дотроо эрцийн асуудал дээрс тэр оролцоо хангаж байгаа асуудал дээрс тэр маш олон асуудал дээр дуу оролцоо сайтай. Ер нь гүйцэтгэл зэх сайтай гишүүн гэж бод таныг үнэлдэг шүү гэдэг бас давхар хэлмээр байна. Тэгээ энэ дунд бид тэрийн ярьсан зүйлийг шууд тодруулж ярьж байна л да. Энэ нэг ийм юм болчихсон юм аа. Энэ 2 дугаар заалтан дээр
одоо энэ жагсаалтын гишүүнийг тусдан аваад үзчихсэн. Энийг ингээд намаас зөвхөн татах гад энийг ингээд зохион байгуулалтаагаар бодоод сэтгэхэд хийж гисэн юм шиг харагдаад баг шиг байна. Энийг яагаад тусдан салгасан бэ гэдэг асуудал байна. Энэ болохоор нөгөө би өмнө нэг тодорхой бас бүрэн дурдж чадаагүй гэж боддог. Сонгуулийн холимог тогтолцоо, мажоритар тогтолцоо хоёрыг хамтд нь хойлж болохгүй байгаа асуудал болчиход байгаа байхгүй. Жишээ нь тойргоо сонгогдсон гишүүн болохоор мандат нь өөрт нь хадгалагдчихэдэг. Ягаад тэгэхээр иргэд түүнд саналаа өгсөн байхгүй. Жагсаалтаар сонгогдсон гишүүнд бид сонгуулаар нөгөө намыг дугуулж саналаа өгсөн учраас мандат нь намд хадгалагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг маш том жишээ би одоо дурдж нэг сонирхолтой жишээ гэж хэлж болох юм. Хэрв тухайн гишүүн намаас солиул яах вэ? Мандат нь өөрт нь хадгалагддагш намд хадгалагдж байгаа гэсэн ийм маргаан үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр намыг хариуцлагажуулах ёстой юм байна. Энд намд хариуцлага өгөх ёстой байна гэх түрүү номин чимэг гүшүүн бас хэлжсэн. Энэ намын асуудал дээр бид нар оролцох ёстой. Нам өөрөө хариуцлага хүлээх ёстой. Цаашид дараагийн сонгуулаар нам жагсаалтад ямар гишүүн дэвшүүлэх дээр илүү хариуцлагатай болох ёстой юм байна. Гэтэ энэ аргументууд бүгд хоорондоо давхцаж байгаа байхгүй юу? Тэгэхээр саналууд нэгдэж байгаа. Номин чимэг гишүүнтэй, ариун зай гишүүнтэй. Хамгийн гол нь энэ хоёрдугаар заалтыг тусдан аваад үзчихэж байгаа нь эргэлзээ төрүүлээд байгаа асуудал юм шүү. Тэрнээс бол түрүү ариун зай гишүүний хэлж байгаа энэ дэр илүү их ажиллая, бүгд энэ дэр саналаа солилцъё. Яавал илүү сайжруулах вэ гэдэг бол бүрэн нээлттэй. Энийг бол хууль санаагчлагчийн үүднээс, ажлын хэсгээс тулган шаардж байгаа асуудал байхгүй. Энэ бол ерөөсөө л хуулийг хилцэх асуудал шүү дээ бүгдээрээ. Тэгэхээр энэ дэр илүү оролцоогоо хангаад явбал маш сайн болох байхаа гэж бодож байгаа. Түрүүн ариун зай гишүүн маань бас нэг зүйлийг дурдж илээ. Тэр нөгөө намын дүрмээр татчих үү дээ гэдэг. Бас нэг Баасан жаргал гишүүн нөгөө байнгын орооны хуралдаан дээр нөгөө та удирдах зөвлөлийн гишүүн штэ гэдээ бас нэг хэлээд дурдж ирсэн. Энэ нөгөө нэг Гүйцэтгэл хариулчээ 4 номер. Их хурлын дарагт баярлалаа. Энэ нөгөө их хурлын гишүүнийхээ ёс зүйн дүрмээр зохицуулагдж байгаа учраас энд зориулж нам дүрм гаргах. Намын дүрм энд ингээд хамаарахгүй. Дээрээс нь энэ нөгөө нэг хоёрдугаар заалт буюу одоо энэ хардлага үүсгэж байгаа энэ заалтын дотор хэн нэгэн одоо нөгөө нам чинь өөрийнхөө эсрэг дугарсан гишүүнийг намнах гал татах гад ч гэдэг юм уу эргэлзээ үсэдэж штэ. Эсвэл өөрийнхөө бодлогыг намын бодлогоо дэмжсэнгүү тийм учраас та татах ёстой ч гэдэг юм уу ийм байдлаар одоо тэр хүнд асуудал тавина гэвэл энэ боломжгүй. Яагаад тэгэхээр энэ заалтан дээр бүр нарийн битсэн байгаа. Ёс зүйн ноцтой зөрчил гэдгээр. Тэгээд тэр ёс зүйн ноцтой зөрчлийг нам гаргахгүй. Энийг их хурлын гишүүд та бүхэн гаргана. Мөн энийг их хурлынхаа ёс зүйн дүрмдээ өөрсдөө оруулж өгч байгаа. Энэ ингээд бүрэн хамгаалттай байхгүй. Хамгийн гол нь энийг тусдан авч үзсэн гэж байгаа ариун зай гишүүний аргумент бол зөв юм байлээ. Энийг тусдан гаргаад авчингууд энэ дэр Аюуши ариун зай гишүүн нэмж асууя. Одоо хуулиа унших гэж хэлээ. Тэр нь одоо сэвэгдээд тэгээд буруу ойлголт төрүүлээд явсанд одоо амхиндаа бас намайг магтаж уучлах гэж байгаа юм байна гэж хүлээж авлаа. Миний асуулт улсын их хурлын тухай хуулийн 44-ийн 1-11 буюу бусдыг гүтгэж доромжлох нь хориотой гэсэн заалтыг одоо зөрчсөн хүнд яг өнөөгийн одоо энэ хууль тогтоомжийн хүрээнд ямар одоо гарц гаргалгаа бид нар юу авч хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдгийг процессын хувьд би ойлгох байгаа байхгүй. За гүтгэн доромжлуулсан хүн шүүхэд хандах ёстой мó? Эсвэл улсын их хурлын тухай хуулийг энэ хүн зөрчсөн байна гэд цэц өөрөө шууд одоо хүлээж аваад энийг хэлцэх ёстой мó? Ийм заалт байсаран байтал энийг зөрчсөн олон гишүүн байсаран байтал ёс зүйдээр дөрөөлж өөр эмэгтэй гишүүд дээр дөрөөлж ийм одоо хуулийг гаргаж ирж байгааг би зүгээр хувьдаа гайхаад байгаа юм аа. Энэ заалтыг зөрчсөн бол яах ёстой юм бэ гэдгийг надад тайлбарлаад өгөөч гэж асуугаад байгаа юм. За 4 номерын микрофон ажлын хэсэг. За ариун зай гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын үндсэн хууль зааснаар үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг бол Монгол Улсын дээд шүүх гаргахаар заасан. Улсын их хурлын тухай хуулийн холбогдох зөвлөл заалтыг яах юм бэ гэдэг тайлбарыг хэрэглэх гэдэг энэ агуулгаараа харуул
улсын дэжүүх тайлбарлах юм бүр хэрэгтэй. Хуулийн төсөлтөө энэ асуудал маань яаж холбогдож байгаа вэ гэхээр ариун зай гишүүн маань бас өөрөө асуухаасаа гадна бас хариулчихад байгаа. Юу гэж хариулчихад байгаа вэ гэхээр энэ асуудлууд өөрөө цаашаа хэрхэн яаж хэн тогтоох юм? Яаж тогтоох юм? Яаж хэмжих юм гэдэг энэ асуудал өөрөө процедургүй юм байл л дээ. Ганц үйлчлэх ёстой зүйл нь бол гэхдээ бас процедургүй гэж үзэж болохгүй. Улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрм 2009 онд анх ёс зүйн дүрмийг баталсан. 2021 онд шинжилэн баталсан. Энэ ёс зүйн дүрмийг одоо дагаж мөрдөж байгаа. За, ариун зай гишүүн тодруулж асууя. За яг би уг нь зүгээр л одоо энэ хуулийн заалтыг зөрчсөн бол хууль зөрчсөнд үзнэ. Одоо тэгэл одоо тэр процессороо явах ёстой. Эсвэл одоо хууль зөрчсөн бол өөрөө цаад агуулгаараа үндсэн хууль зөрчсөнд тооцно гэдэг ч юм уу нэг тийм л юм байх болов гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээд уг ингээ процесс нь ингээд хуулиар заагаад өгсөн байгаа асуудлыг яах ёстой юм бэ гэдгийг л асуугаад байгаа. Гэтэл хуульд огт байхгүй юм шиг гишүүд одоо бусдыг гүтгэж дарамжлаа. Одоо жагсаалтаар сонгогдсон гишүүдийг ёс зүйн дүрмээр одоо нам нь одоо эргүүлэн татна гих зэрэг юм шал өөр хуульд угаасаа байгаа юмыг өөрөөр оруулж ирчээд байгаад би санаа зовоод байна л да. За яг хөө тэр яшиг давай болий. Бям цагт дарагтаа өчигдөр уулзсан би тэгээд энэ үндсэн хуультай холбоотой энэ хэд бас заагаа яриад одоо төөрөгдүүлээд байна л да. Тэгээд улсын их хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалсан. За тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол игүүлэн татна гих зэрэг юм асуудлууд байгаа учраас яг энэ заалт өөрөө жагсаалтын гишүүд дээр зөрчөөд байгаа юм шиг өчигдөр хэдүүлээ ярьсан учраас би танд тус болж энэ хуульд татгалзах. За, ариун зай гишүүн үгэлжлээ.